За намайг Баатархүү Эрдэнэ цэцэг гэдэг 117 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бие бүлгээ суралцагч Сийлэнгийн ээж байна. Манай хүүхдийн аутизм F84 гэсэн онш 2022 онд онцлогдоод тийм онш авсан хүүхдтэй. Тэгээ одоо яах гэдэг нь мэддэхгүй ингээл ерөөсөө сэтгэлд нь юм нийцэхгүй бол унаал савж унаал орлол хаач явжсэн тэгдэг аахгүй юм хүүхдүүд. Өөрийгөө тэгж одоо нэг илэрхийлэх чадамжгүй. Зарим эцэг их бол нөгөө зөвшөөрөхгүй ингээд үгүй штэ манай хүүхдийн манай удам угаасаа ийм удаан хөлд ордог удаан хөгжлөн байдаг гэдэг зарим нь хүлэн зөвшөөрөхгүй бас нэг хэсэг байхад зарим нь тэр доор нь хүлээж аваад нэрээ тийм юм уу за би ингээд яваад үзье эмзэглэхгүйгээр хүлээж аваад бас өөртөө давхар ажиглаад үзээч. Яг ийм шинж тэмдгүүд илрүүл бас ийм байх магадaltaй. Гэхдээ та нар яг мэргэжлийн газараар онцлуулаад бидний зүгээс бол аль болох эрт дэлгэрүүлж хүүхдээ нөгөө эрт онцлуулад эрт арга хэмжээ авах нь маш чухал. Багынхаа найзтай нэг удаа хэлчихсэн. Манай багын найз чи ерөөсөө минийс онцлуулад үзье. Үнэхээр тийм үгүй юу гэдэг тийм хоёр шийдлийнхэн аль нэг их сонсож хүүхдээ онцлуулчих. Гэр бүл хүлээн зөвшөөрж тэр хүүхд нийгэмд гарч ирнэ. Тэгэхгүй бол гэр бүл нь хүлээн зөвшөөрөхгүй тийм хаалганы цаана хүүхдээ гаргадаггүй хүүхдээсээ олоод одоо тийм асуудалтай гэр бүлүүд зөндөө байгаа гэж бодож байна би. Ээж аав сэтгэл зүгээ бэлдэх гэдэг бол бас хамгийн одоо том хүмүүсийн хүнд даваа байдаг л да. Тэгээ энэ даваагаа давсан тохиолдолд одоо бид нэгэнд л батлагдсан онцтой юм чинь хүүхдээ яаж сайн хүн болгож энэ хүүхдүүдийн давуу талыг яаж олж харах уу гэдгийг бас зөвлөөд ингээд бүгдээр тэр хүүхдийнхаа сул тал дээр нь биш давуу тал дээр нь ажиллах. Эцэг их нь одоо манай хүүхдээ ингээ ганцаарчсан сургалтын төлөвлөгөөгөөр ажиллаад өгөөч гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр цэцэрлэгийн дэмжлэгийн баг нэгсэндээ ажилладаг гэсэн. Ганцаарчсан сургалтын төлөвлөгөөр ажиллаж байгаа одоо нөгөө ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдээр илүү төлөвлөгөө ажиллана. Тухайн хүүхдийг одоо нөгөө нийгэмшүүлэх тал дээр нь математик хичээл хэрвээ байх юм бол цифрыг таних их зэрэг одоо үйлүүдийг найз нөхдөдөө хамтарч хийлгэх ч юм уу. Тиймэрхүү үйл ажиллагаа явна. Энгийн эрүүл хүүхдүүдтэй нэг ангид сурч одоо нөгөө боловсрч байгаагаар манай хүүхд дахид айгуу сайн гарч. Манай хүүхд ярьдаггүй байсан одоо ярьж эхэлж байгаа. Одоо яг яах гээд байгаагаа ганц нэг үгээр хэлдэг ч юм уу тий. Өөрийгөө илэрхийлдэг. Тэгээд аливаа юмд ингэж хүлээцтэй болж ирсэн. Одоо хувцас өөрөө өмсдөг болцсон, багшийн хэлсүүгийг давтаж хэлдэг болцсон, хоолоо өөрөө иддэг болцсон, 0 руу бие засахдаа одоо багшийн тусалцаагаар бие засдаг болцсон. Гээд одоо тэгээ нөгөө хүүхдтэй гарч байгаа ахиц дэвшлиг харахаар мэдээж хоёр багш нэлээх баярлна, сэтгэл маш өндөр байгаа. Энэ бол одоо ирээдүйд тэр тухайн хүүхдийн ирээдүйд өгж байгаа маш их том хөрөнгө оруулалт гэж одоо бодож байгаа. Хүүхдийн хөгжлийн үнэлгээг тогтмол авснаар те одоо магадгүй нөгөө хөгжлийн хоцрогдолтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхд маань энгийн хүүхдүүдээс хэр хоцрогдж явж байна. Аль талдаар нь одоо дэмжлэг өгөх үү гэдгээ үнэлгээнээс нэгсэндээ тодорхойлж аваад цаашдаа одоо нөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа болгож ажилладаг гэсэн. Цэцэрлэг дээр нэг үйлийг хийгээд багш цаагаад өгчлөө штэ. Тэр үйлийг яг гэртэнд дахин давтуулж яаж нэг үеэсэндээ тэр хүүхдэд дадлуулдаг. Тийм болохоор цэцэрлэг дээр багш нь одоо магадгүй хувцас авахыг ингээд заагаад өгчлөө гэхэд гэртээ очиод тэр үйлийг зааж өгөхгүй бол тэр хүүхд сурахгүй өдөрт хийж байгаа үйл явдал эрт илрүүлснээрээ цэцэрлэгт хамрагдсанараа тэр цэцэрлэг дээр хийгдэж байгаа дадал хөвшил чинь гэртээ очиод бас үргэлжилж байна гэдэг чинь манай хүүхд амжилттай явж байна л гэсэн үг миний хувьд. Хүрээлэл нь хүлэн зөвшөөрчлөө шүү дээ. Тэгэхээр үе тэнгийнхэнд нь одоо бидний дунд ийм хүүхд яв байдаг гэдгийг хүлэн зөвшөөрөөд үе тэнгийнх нь ингээд хамтарч нөгөө найзтайгаа тоглох, хөгжих, сургалт үйл ажиллагаанд хамтарч орох үйл ажиллагаанууд явагдаад ирж байгаа. Тэгээд эрт илрүүлснийх нь одоо ач гэх юм бол зөндөө шүү дээ. Бүгд нийгэмшин бусдтайгаа ажиллах жоохон хоцорсон ч гэсэн бусдынхаа одоо үйл хөдлөлийг харна, дуурайна. Өглөөний хөдөлгөөнд дасгал ингээ явж хат гээ тойрчгүйгээд идэгсэн баг. Тэгэнгუთ 10 сар гараад хийсэн бичлэгэн дээр болохоор голд нь ингээд ороод яг цогсдог болсон маань чигсаад. Тэгэнгуთ одоо 11 сар өнөөдрийн байдлаар ихэд бол ангийнхныгаа дагаад одоо хөдөлгөөнд дасгалаа хийд. Энд чинь бит хоёрын хувьд бол амар том амжилт тахгүй. Үнэхээр энэ л танаа хүүхэд бусад хүүхдүүдээсээ ахаасаа ихчээсээ ч юм уу те бусад энгийн хүүхдүүдээсээ өөр гэж танд санагдтал юм бол цаг хугацаа алдахгүй хүүхдээ онцлуулаарай. Ээж аавуудад эцэг эхүүдэд хэлэхэд ер нь хүүхдээ төрсэн цагаас нь ажиллаж байгаа чи. За ажиглаад ингээд магадгүй таны хүүхдэд ингээд нэг жаахан ингээд
хөгжлийн хоцрогдол илрээд гэх юм уу эсвэл магадгүй жаахан өөр авир зан гэдээ харагдах юм бол та бүхэн санаа зовхгүй ичгүй тийм ээ одоо хамгийн түрүүнд өрхийн эмнэлэгтэй хандах за тэгээд цэцэрлэгт явдаг бол багш нартайгаа зөвлөлдөөд өрхийн эмнэлэгт хандах мэргэжлийн байгууллагуудаар эрт онцлуулаач. Харин хэрэв тийм онш гарах юм бол хүүхдээ илүү тэр оншийн нөгөө холоод арга барилаа өөрчлөөд илүү одоо хөгжүүлэхэд хамтарч алхнаа. Нийгэм чи өнөөдөр хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр одоо хүүхдээ гадуур хотнож гэдэг юм уу ямар нэгэн айж эмэх асуудал байхгүй болсон шүү. Тийм хүүхдүүдийг одоо улс улам дэмждэг болсон. Бүх боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, нийгмийн салбараараа дэмждэг болсон шүү. Тэгэхээр та бүхэн мань одоо эмзэглэдэг тэр сэтгэл зүйн асуудлуудаа бас нэг нааштай эргээр хандуулад хүүхдийнхээ төлөө одоо алхмуудыг хийгээд эрт дэлгэрүүлээч гэж уриалмаар байна.